Улсын хурал дахь ардчилсан намын бүлэг өнөөдөр үдээс өмнө хуралдаж, ерөнхий сайдад хэнийг нэр дэвшүүлгээ хэлцжээ. Өмнө нь ерөнхий сайдад ерөнхий прокурор Дорлогжов, Шонхор фракцаас өмнөх засгийн газарт засгийн газрын гишүүн байсан улсын хурлын гишүүн Эрдэнэ, нэг ардчлалаас улсын хурлын гишүүн боловсролын сайд Хасан Ган Төмөр, Мүүдэн фракцаас Амар Жаргал нарын нэр яригдж байсан. Харин өчигдрөөс улсын хурлын гишүүн Батхүү, Цэ Баяр сайхан нарын нэр дуулдаж эхэлсэн. Харин ардчилсан намын дарга Алтан уяг засгийн газрыг огцруулахад нөлөө үзүүлсэн улсын хурлын гишүүдээс ерөнхий сайдад нэр дэвшүүлэхгүй гэж инхүү мэдгдсэн юм а. Манай намын дүрмээр намын дарга ардчилсан намын гүйцэх зөвлөлтөд зөвшөлдсөж ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүнийг үндсэн зөвлөлт хороонд оруулах учиртай юм а. Тэгэхээр сая шинжлэлийн засгийн газрыгаа дэмжиж ардчилсан намынхаа дүрм журмыг тууштай баримталж ирсэн улсын хуралд байгаа ардчилсан намын улсын хурлын гишүүдээс ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ. Харин сая шинжлэлийн засгийн газрыг огцруулах асуудлыг дэмжсэн улсын хурлд байгаа ардчилсан намын гишүүдээс би ардчилсан намын даргын хувьд ерөнхий сайдад хэнийг ч нэр дэвшүүлэхгүй. Тэгвэл өнөөдөр хуралдсан улсын хурал дахь ардчилсан намын бүлгийн хуралдаанаар бүлгийн гишүүдийн тайлбарснаар ерөнхий сайдад улсын хурлын гишүүн Амар Жаргал, улсын хурлын гишүүн засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Сайхан Бэлэг нарыг дэвшүүлэхээр болжээ. Мөн улсын хурлын гишүүн Хууль зүйн байнгын орооны дарга Гамбат нарын нэрийг дэвшүүлсэн байна. Гэхдээ Гамбат гишүүний хувьд бүлгээсээ дэмжлэг авах боломжгүй юм. Намын даргын хувьд эсрэг конвоктарсан гишүүтэй хасан гэж зүтгэвэл улсын хурлын гишүүн Амар Жаргал ерөнхий сайдад нэр дэвшигчдээс хасагдах бололтой. Харин бүлгийн гишүүдийн хувьд Амар Жаргалыг дэвшүүлэх нь өнөөгийн эдийн засгийн хямралтай байгаа энэ үед нүдэ олсон зүйтэй алхам дундын хувилбар гэж үзэж байгаа юм а.